Энэ орой мэндийг хүргье. Баярлалаа, тань ч гэсэн орой минь хүргэе. Төрүүчийн нэвтрүүлгээр нүглийн тухай ярилцсан. Одоо түүний эсрэг юм буян гэж байгаа тийм ээ. За тэрийн талаар ярилцъя өнөөдөр. За нүгэл байдаг юм чинь одоо нүгэлтэд үүсгэхээр бас буян байх л хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэр нөгөө муу сайн хоёр ч хосолж байгаа учраас буян ч нь бол одоо сайн талын л нэгсэндээ зүйл юм байна. За хүн бол одоо аав ээжийнхаа буяныг хураана гэж бас байх юм. Өөр хүүхдийнхаа буяныг бас тэтгэж хураах, хань ижлийгээ одоо өргөж буяныг нь хураана гэж бас үүдэг. Тэгээд одоо өөр дээд одоо өтгөс өвгдийнхаа одоо уламжлаж ирсэн тэр сайхан буянуудыг хурааж одоо өөрийнхөө амьдрал ахуйд хэрэглэж тэр бүхнээр одоо бусдад бас тэр буяныг түгээж амьдрна гэдэг нь бас их зол юм байна. Бас одоо анд найзынхаа дэмийг татах буян гэж байдаг. Тэгээд дээр нь бас нөгөө хадам ээж, хадам аав гэдэг хүмүүс байна шүү дээ. Эдгээр одоо хүмүүсийг асрах буян гэж байна. За энэ асрах буян гэхээр хүмүүс нэгсэндээ одоо нөгөө хүнээ очиод тойлол асраал ингээл одоо явсан газар нь одоо юу гэдгийг бараа болгочоор дагаж яваал өвдөж завах юм бол өргөж тойлно гэдэг ийм буян бол биш юм байна. Энэ одоо асарч тойлох гэдэг нь асарч тойлдог буян гэж яригдах юм биш. Тэр асрах буян гэдэг нь болохоор буян дээрээ бол тэр хүмүүстэй хайр халамжтай байх сэтгэлийг хэлж байгаа юм. Нэгсэндээ сэтгэл сайн бол заяа сайн гэдэг шиг сэтгэл зүрхээрээ тэр хүмүүсийг тэтгэж тэр буяныг нь өөрсдөд нь түгээж байх. Тэр чинээгээр энэ буян одоо тэр аав ээжийн сэтгэлд улам гүн нэвчээд тэр хүмүүс одоо харилцсан бие бинийгээ илүү сайн ойлгох. Дээр нь бусдад бас тэр буянаа хайрын буяныг илүү сайн түгээж сурна гэсэн үг. Хүн орчлонд амьдарч байхдаа нүглээс илүү буян хийхийг хүсдэг. Харин тэр буяныг яаж хийх вэ гэдэг учраас одоо ихэнх хүмүүс олдгүй байж магадгүй. Гэвч хүн өнөөдөр одоо нэгэн хүнд одоо их сайхан инээгээд тэр хүнд нэг бэлэг дэмбэрэлтэй үг хэлэх юм бол тэр хүний одоо олон жилийг тэтгээд аваа явах их буян болох юм байна. Яагаад гэж юм нэхэр хүний инээднээс нүднээс гарч байгаа тэр оч инээд хоёр нийлэхээр хүнийг одоо насыг нурцсгаж тэр насны цөв гэдэг юм байдаг шүү дээ. Тэр бүхнийг арилгаж байдаг жамтай. Энэ бол одоо хүнд түгээх хамгийн их сайн буян гэж ойлгож болно. Дээр нь нөгөө нялхсыг ачлаад нялхсыг тэтгээд өтгсийг ачлах буян гэж яриад байдаг шүү дээ. Эн чинь яадаг юм бэ гэхээр тэр нялх үрсүүдийг ямар ч хүн одоо хүн өөрийнхөө хайрын тэр нүдээр хэлэх үгээрээ айх тэр биш. Хайрын тэр одоо нүдний тэр харц ухааны соргог хоёроор тэр буяныг түгээж болдог. Зарим айлын хүүхд ингээ орохоор ингээ цэрвээд идэг шүү дээ. Айлд ямар ч хүн орж ирж болно. Тэр хичнээн таньдаг байсан ч тэр хүнээс тэр хүүхд цэрвээд идэг нь яагаад тэгж юм хэр тэр хүн жоохон нүгэлтэй байгаа учраас тэр хүнээс цэрвээд ийн гэсэн үг байхгүй. Бас нэг хүн ороод ирлээ тэр хүн лүү тэр хүүхэд зүгээр өвөр төрүүлүүн авираал зүгээр л баг толгой дээр нь гарчих гад байдаг удаа би. Тэгвэл тэр хүн их буяныг хурааж байгаа хүн учраас тэр хүүхэд тэр буянаас нь одоо багч болног өөртөө олж авахын тулд тэр хүн лүү цоройгоод байна гэсэн үг байхгүй. Ингэх жишээний. Энд чинь зүгээр жишээл ярьж байгаа шүү. Тийм. Тэр одоо өтгсийг ачлна гэдэг чинь бол үнэхээр тэр хүмүүсийнхаа одоо аав ээжийнхаа өвөө эмээгийнхаа ачааг хариулахын тулд бол тэр хүмүүс биетэй юм тэр эмээ өвөөдөө хийж өгөх хэрэгтэй. Хийж байгаа юмд нь туслаад одоо хэлэх гэсэн үгэнд нь юу гэдгийг ороод дээр нь бас одоо тэр хүмүүст хэрэгтэй байгаа тэр видеомыг аваад өгт. Тэр хүмүүс авахтаа тэр настангууд чи юу гэж өрөөдөг вүлээ дээ. Сайхан буян за миний насыг аваарай. За өндөр сайхан болж өргөн сайхан тэнэн замыг туулж
буян чинь аривч дэлгэргээ гэж хэлнэ. Энэ бүхэн чинь тэр ерөөлөөр буян төгж ийна гэсэн үг. Ингээд тэр хүмүүс чинь одоо бид нэрийг ачлаад байна. Дээр нь бид нар ч гэсэн одоо тэр өтгөс буурлаа ачилж байгаа нэг гавьяа юм байгаа шүү дээ. За тэгвэл буян тараснараа тэр хүнд өөрт нь байгаа буян нь дундарна гэж байх уу? Үгүй. Буян гэдэг чинь бол нэгэнтээ хураагдсан буян байвал сайн сайхнаар хураагдсан шүү дээ. Тэгэхээр тэр дундарна гэж байдаг. Бусдад хэдий ч инээ тэр буянаа сайн түгээж байна. Төдий ч инээ тэр хүн илүү их буяныг хураана уу гэхээс тэр хизээс дундаршгүй. За удмын буян гэж ярьдаг тийм ээ. Тэр удмын буян бүх хүүхдүүдтэй адилхан очтгоо. Нэгсэндээ хүнийг их эцэг төрүүлэхээр биеийн төрүүлснээс ухааны төрүүлээгүй маа гэж ярьдагтай адилхан. Тэр янз янз очино. Яаж инхээр өнөө буян бүгднгийн одоо ээж аав хөөрхи үр хүүхдтэй адилхан үхийг л хичээн штэ. Гэвчиг хүлээж авах хүмүүс нь өөр сэтгхүүтэй өөр одоо зам мөрийг чиглэлээд хийж байгаа. Тэгэхээр тэр тэрэнд нь тааруулж тэр буян оноогдно гэсэн үг. Яг энэ тэнцүү бол очихгүй. Тэгвэл хэрэг удмынхаа буяныг хурааж чадахгүй байгаа бол энэ хүний өөрийнх нь буруу гэсэн үг үү? Тий. Удмынхаа буянг тэр хүн хурааж чадахгүй бол тэр хүн одоо ямар нэгэн талаараа жоохон доголдолтой л байна гэсэн үг байхгүй да. Тэр хүн амьдралдаа явж байхдаа ямар нэгэн одоо өөрийнхөө явах ёстой замаасаа жаахан хазаагаад нэг өөр буруу юм хийчихэл гэсэн үг. Тэгэхээр тэр хүн тэр замаас эргэж харах хэрэгтэй л гэсэн үг байхгүй юу? За тэгээд хүн өөрийгөө шинжиж чадах уу? Их буян хийсэн байна уу? Бага буян хийсэн байна уу? Ер нь энэ насандаа хийх ёстой буянаа хийж дууссан байна уу? Хурааж дууссан байна уу гэдгээ яаж мэдэж болох вэ? За энэ буяны тал дээр бол хүн яаж шинжсэн өөрийгөө их буян хураасан, хураагаагүй байна гэдгийг шинжээд ямар ч хүн олж чадахгүй. Яагаад гэж юм гэхээр энэ одоо буян гэдэг чинь бол хүний бүр доторх сэтгэлээс буюу дотоод хүнээс гарч идэг учраас энийг хэмжих буюу том жижигээр нь ярих ямар ч боломж байхгүй гэсэн. Нэгсээ тэрийг тодорхойлох боломжгүй л гэсэн үг байхгүй юу? Харин та нарын хувьд бол одоо хүн үзэхтэй за энэ хүн их буянтай юм байна гэдгийг одоо тодорхойлж чадна тий. Бидний хувьд бол чадна. Харин бус түүний хувьд бол одоо өөрийгөө яг тийм буян хийгээд ингээд одоо энэ бүхэн дүүрчлээ, энэ одоо дүүрэх гэж байна гэдэг тэрийг тодорхойлж гаргах боломж байхгүй. Дүүрнэ гэж байх уу? Буян дүүрхийн хувьд дүүрэн. Тэгтээ яг гоо энэ цагт бол тэр буяныг дүүргэнэ гэдэг бол бидний одоо амьдарч байгаа энэ зуунд бол ер нь бараг байхгүй дээ. Харин одоо яг биднээс өмнөх байсан одоо өтгөс буурлууд одоо манай эмээ өвөө аав ээжийнхээ хувьд бол тэдгээр одоо буурлууд бол тэр буян хишгээр бол бусдаа түгээгээд авахыг аваад дүүргэсэн учраас л тэд одоо сайн сайхан бодоод онгод тэнгэр болоод одоо үс одоо харж нэгсэндээ бас биднэрээ дамжуулаад бусдад туслах гал бас ингээ хичээгээд байж байгаа л гэж би ойлгож байгаа шүү дээ. Зөв. За буйны ажил гэж байдаг тийм ээ. За тэгээд 49 хоногийн дотор нохоо хөхөд шувуу хоолол гэж яддаг. Тэр нь буян болно гэж яригддаг тийм ээ. Тэгэхээр тэр буян нь одоо яг хүнд буян болох гэдэг үлдсэн биднэрт одоо буян болох юм уу? Эсвэл одоо явах гэж байгаа одоо тэнгэр тайсан үнд буян болох юм уу? Энд чинь болохоор ер нь бол аль талдаа л буян болж байгаа юм. Тэр хүний одоо нэгсэндээ тэр хүүхэд нохоо одоо хоолол гэдэг чинь яагаад гэж нэхэр тэр хүн чинь нэг төрөлтэй бол бас юу гэдэг амтан болоод төрөх буюу хүнд хамгийн ойрхон нохоо болоод төрж болох нь шүү дээ. Дээр нь хүүхэд олон түмний хүүхдийг их баясгаа гэдэг чинь тэр олон хүүхдүүд чинь одоо сэтгэл нь цагаахан байгаа учраас ямар ч муу мухай юм бодохгүй зөвхөн бусдад буяныг л түгээж амьдэрдэг хүүхдүүд бол насны хүртлээ. Тэгэхээр тэр мэтэрчлэнгээр л одоо тэр бүхнийг одоо ундаалж хооллож байх хоолол гэдэг чинь одоо энэ хойно үлдэж байгаа үр саддаа ч гэсэн одоо тэнгэр талын явсан тэр бурхан болоочтой ч гэсэн аль алинд нь бурхан болоод явж байгаа тэр хүндээ одоо зам мөрөн цайруулж одоо улам одоо юу гэдэг шулуун дардан болгож гин гэсэн үг. Одоо тэнгэртээ одоо саадгүй сайхан хариад буцаад одоо төрөх төрлөө
хурдан олохын тулд тэр бүхнийг хийж ийн гэсэн үг. Ар хоёрд үлдчихэж байгаа үр сад одоо юу гэдэг ахын дүүтэй бол одоо тэр хүн өөрийнхөө буян хишгээс түгээгээд үлдээж байгаатай ялгаагүй л байна гэсэн үг л дээ. За танд маш их баярлалаа. За баярлалаа. За баяртай.